Манай улсад эмэгтэйчүүд ихтэй сургууль төгсөх, боловсрол олж авах үзүүлэлтийн хувь өндөр байдаг. Гэвч эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг эрчүүдтэй харьцуулахад 15% бага, цалингийн түвшин нь дунджаар эрчүүдээс 25% бага байдгийг Гендерийн үндэсний орооноос мэдээллээ. Нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд асрах нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг хязгаарлан гендерийн тэгш бус байдлыг үүсгэх гол шалтгаан болдгоо гэж дүгнсэн байна. 2025 онд Монгол улс дэлхийн гендерийн ялгаа жагсаалтанд 148 орноос 65 дугаар байрт орж 2024 онтой харьцуулахад 20 байраар урагшилсан байгаамаа. Энэ нь хүүсээр ялгуурлан гадуурхах байдал буурсан эерэг үзүүлэлт юм. Гэхдээ гэр бүлийн орчинд хүүсээр ялгуурлах уламжлалт хандлага байсаар байна. Гендерт суурилсан хүчирхийлэл Монгол улсад их байдаг. Өндөр боловсралтай эмэгтэйчүүд эзэмшсэн мэрэгжлийнхээ дагуу ажиллаж байгаа цөөхөн үүнийг шийдвэр гаргах түвшнийхэн авч хилэлцдэгч өөрчлөлт гарахгүй байна. Иймээс эмэгтэйчүүдэд дэмжиж ажиллах нэгэн шаардлага үүсэт байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн 2017 оны судалгаанаас харахад дунджаар 3 эмэгтэй дутмын 2 нь хүчирхийлэлд өртдөг гэх судалгаа байдаг. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд илүүтэй өртдөг байна. Энэ жилийн аяны хувьд бол энэ технологи ашиглан үлдэж байгаа гендер суурилсан хүчирхийлэлтэй тэнцэхэд нэгдэг гэсэн энэ уриалгыг дэвшүүлж байгаа. За сүүлийн үед энэ технологийн дэвшил бидний амьдралд маш олон зүйлүүдийг хөнгөвчилж тодорхой дэвшлүүдийг авчирч байгаа хэдий ч нөгөө талаараа олон сөрөг үр дагавруудыг авчирч байгаа. За үүний нэг нь бол энэ технологи ашиглаж үлдэж байгаа гендер суурилсан хүчирхийллийн гэмт хэрэгүүдийн гаралт өсөж байгаа. За цагдаагийн ерөнхий газраас өгч байгаа мэдээллүүдийг бид нар ингээд анзаарч харах юм бол цахим залхинтай холбоотой гэмт хэрэг бол хамгийн их хэргийн бүрдүүлэлтийг эзэлж байна. Манай улсад гендерийн асуудал тулгамдж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй хэвээр байна. Иймээс иргэдэд мэдээлэл олгох зорилгоор Гендерийн үндэсний хорооноос Монгол улсад гендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадварыг бэхжүүлэх нь төслийг хэрэгжүүлжээ.